Яасан мэцгаана. За би ингээд өөрийн туршлага мэдээлэл мэдлэг дээр тулгуурлаад оршоо компани нөхөрлөл төрөмс байгууллага гарааны бизнес за жижиг дунд бизнестэй холбоотой мэдлэг ойлголтуудыг хуваалцах зорилготойгоор цуглах бичлэгүүдийг хий гэж бодсон. За тэгээд хамгийн ихний бичлэг бол оршоо гэдэг ойлголтын талаар давж ярина. За ингээд мэдээж хэрэг оршооны тухай бүрэн төгс ойлголт дэлгэрэнгүй тайлбар өгөхийн тулд дэг удаагийн бичлэг бол хангалтгүй. Тэгээ нөгөө хүмүүсийн цаг завыг бодоод богинохон ойлгомжтой товчхон байх тал дээр гарнаа цаашдаа. За тэгээ яагаад оршооны сэдвийг сонгосон бэ гэхээр би өөрөө 2012 оноос хойш бизнесийн зөвлөх үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд 13 оноос хойш оршооны тухай сурвалж зөвлөх үйлчлэгийг орон нутгийн болон Улаанбаатарын бүхий л төрлийн оршоонууд дээр ажиллаж үзсэн. За тэгэхээр энэ туршлага дээр үндэслээ. За оршоо бол хамгийн ихний сэдв байж болох юм байна гэж бодсон байна. За мэдээж хэрэг та хэд бол бүгд оршоо гэж тухай оршоо гэж юу юм? За оршоо гэдэг хөл эдгэдийн хэлбэр байдаг гэдгийг бол мэдж байгаа. За ялангуяа сүүлийн жилүүдэд бол энэ шинэ оршоо гэдэг хөдөлгөөнтэй холбоотойгоор орон нутгийн иргэд малчид маш их ойлголттой болсон байгаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж хэрэг хүмүүсийн буруу зөрүүтэй ойлголтуудаас болоод яг оршоо гэдэг нь юу юм бэ гэдэг үндсэн ойлголт их тотмог байгаад байгаа мэн гэж хардаг. За мөн ерөөсөө сүүлийн жилүүдийн нэг маш их оршоонууд үүсгэн байгуулагдаж байгаа. Тухайлбал 2024 оны статистик тайлан дээрээс харахад 12,600 оршоо улсын бүртгэлтэй гэрчлэгээ авсан байна. Тэгээ харамсалтай нь энэний ердөө 2485 оршоонд үйл ажиллагаагаа явуулж байна гэдэг хэлбэртэй статустай байна. Тэгээ мэдээж хэрэг энэ 2485 маань бүгд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа хэсэг нь бол бас хэрэгэлзээтэй. Тэгээ тодорхой хэмжээнд тайлан тооцоо гаргадаг улсын бүртгэлд ямар ч байсан үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг статустайгаар ажиллаж байгаа юм. Тэгвэл яагаад энэ 10,000 бүртгэлтэй оршоо яагаад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа вэ гэдэг асуудал байгаад байна. Магадгүй энэ анхнаасаа оршоо гэдгийг ойлгоогүй уруу зүрүү байгуулагдсан. За тийм доктортой үйл ажиллагаа явуулах нөөц боломж тотмог мэдлэг ур чадвар тотмог ийм шалтгаануудаас болж байж болох юм а гэж харж байгаа. За тэгээ энэтэй холбоотойгоор оршоо гэдэг нь энгийнээр юу гэсэн үг юм бэ гэдгийг ерөөсөө одоо яг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2021 онд шинжилэн найруулагдсан оршооны тухай хуулийн тодорхойлолтоос богино бичлэгээ эхлэе гэж бодсон. За оршооны тухай хууль дээр 2.1 дээр оршоо гэж иргэний хуулийн 36-гийн 4 цаас хуулийн этгээдийг хэлнэ гэсэн байна. За тэгвэл иргэний хуулийн 36-гийн 4-т яг юу заасан байт юм бэ гэхээр эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн хамтын удирдлага хяналт бүхий дундын ий дүрмэг дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг оршоо гинэ гэж. Ерөөсөө энэ тодорхойлолт дотор нь ерөөсөө оршоо гэж юу юм бэ гэдэг нь маш тодорхой байгаад. За эндээс эхнээс нь харъя те. Эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээ гэж. За тэгвэл та оршоо байгуулахдаа магадгүй оршоо байгуулсан эсвэл оршооны гишүүн байгуул яг ямар нийтлэг хэрэгцээгээ энэ оршоогоор хангах гэж байгаа юм бэ гэдэг чинь анхнаасаа тодорхой байх хэрэгтэй. Эдийн засгийн гэхээр одоо юу гэдэг нь орлогоо нэмэх гээд байгаа юм уу, зардлаа бууруулах гээд байгаа юм уу, тэ бизнесийн ашгаа нэмэгдүүлэх гээд байгаа юм уу, бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулах гээд байгаа юм уу, борлуулалтын сувагтай холбогдох гээд байгаа юм уу, тэ. За нийгэм соёлын гэхээр хамт олонтой болох гээд байгаа юм уу, найз нөхөдтэй болох гээд байгаа юм уу, тэ. Баяр ёслол шинэ жил хамт тэмдэглэдэг байх гээд байгаа юм уу, эрүүл мэндийн ямар нэгэн асуудал бэрхшээл бий боллоо гэж бодоход нэг нэгээ дэмждэг, тусалдаг болох гээд байгаа юм уу. За цаашлаад хэн нэгэндээ одоо сургаж хөгжүүлэх, зааварчлах гээд байгаа юм уу те. Тэгэхээр юм нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор байгуулгана гэж. Тэгээ харамсалтай манай ихэнх оршуудууд яг энэ нийтлэг хэрэгцээ гэдгийг тодорхойлохгүйгээр хэн нэгнийхээ хэрэгцээ, хэн нэгнийхээ шаардлагаар оршоонд нийслждэг, оршооны гишүүн болчдөг. Тэр нь эргээд урт хугацаанд оршооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, оролцох, анхаарах, тэ хяналт тавих гэх мэт шаардлагатай зүйлүүдийг солиулсан мэт гэж би бол хардаг. За дараагийнх нь бол
сайн дураараа нэгддэг ч тийм. Сайн дураараа нэгдэх хэрэгтэй юм шүү дээ оршууд. Тэгээ харамсалтай нь манай ихэнх оршуудад сайн дураараа бас бүрэн байж чаддгүй. Харахад бол хэд хэдэн шалтгаанууд байдаг тийм. За оршоо байгуулахын тулд хамгийн багадаа 9 иргэн байх хэрэгтэй. Тэгсээ чи яг оршоогоо байгуулах за магадгүй нийтлэг хэрэгцээгээ тодорхойлоод тэрэн дээр нь суйрлаа явж байсан чинь 6 гишүүнтэй болчихдог. Эсвэл 7 гишүүнтэй ч юм уу тийм. Тэгмүүд 2 үнэ яах вэ гэдэг. Яг тэгэхээр хуулийн шаардлага нь хамгийн багадаа 9 гишүүн байна гэсэн байдаг. Тэгээ 2 үнэ яах вэ гэж яагаад эхнэрээ, нөхрөө, найзаа тий. За хүүхдээ, аав ээжигээ оршооны гишүүн болгочдөг. Тэгэд ийм одоо хин нэгний шахалтаар хүсэлтээр оршооны гишүүн болсон хүн бол урт хугацаанд оршооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, за оршооны үйл ажиллагааг сайжруулахыг гэж бодох, санаа тавих тийм сэтэл бол хангалттай хэмжээнд төрөхгүй гэж би бол хардаг. За дараагийнх нь хамтын удирдлага хяналт гэж. Оршоо бол хамтын удирдлага хяналтан дээр тогтдог байгууллага байна. Оршооны дарга дундаас сонгодог, оршооны дарга хугацаатайгаар сонгодог. За тэгээд тэргүүцлийн зөвлөлт гэж байдаг, хяналтын зөвлөлт гэж байдаг тийм. Тэдгээрийн үйл ажиллагаанууд гишүүд өөрсдөө оролцоод явдаг. Тэгээд яг энэ тодорхойлт бас бүрэн дүүрэн ажиллаж чадах байгаа. Ихэвчлэн манай оршооны нэг дарга ихэвчлэн шүү. За ингээд солигдоо явдаг дарга нар байдаг. Гэхдээ ихэвчлэн бол анх оршооны дарга болоод 10 жил, 20 жил оршооны дарга болдог тохиолдлууд маш их байгаа. За сая сүүлийн хуулийн дээр миний харснаар бол энэ хуучин бол хуучин өмнөх хуулийн дээр оршооны дарга тэргүүлэгч хяналтын зөвлөлтийг сандгой тоогоор тийм хугацаанд одоо хугацаагаа оршооны гишүүд маань өөрсдөө сонгохоор одоо сонгоно гэдэг тийм заалт байсан. Тэгээ сая 21 оны хуулийн дээр хугацааг нь арилгацсан байсан санагдаж байна. Зүгээр л сандгой тооны тэргүүлэгч хяналтын зөвлөлийг сонгоно гэсэн юм одоо заалт орсон. Тэгэнгүүт одоо бол бүр хугацаагүй ирэх мэдлэлтэй юм шиг тийм оршооны дарга нар болон олжирсоор байна. Тэгээ энэ нь нөгөө гишүүдийн оролцоо, хяналт энэ зүйлүүдийг байхгүй болгоод байна. За дээрэс нь оршооны тэргүүлэгч хяналтын зөвлөлийг сонгохдоо бас анх оршоо байгуулах санаачлаг гаргасан этгээдүүд ихэвчлэн оршооны дарга болдог. За жийл санаачлаг гаргасан юм чи өөрөө нэг үүр гэдэг. Тэгээд тэрнээс хойш хүмүүс оролцдог. За дээрэс нь шийдвэр гаргалтын дээр ч гэсэндээ ихэвчлэн оршооны дарга гол тэргүүлэгчийн амийг хардаг юм хандлага маш ихээр байдаг. Тэгээ энэс л бас оршооны үйл ажиллагаа хангалттай хэмжээнд чадчихдаг. За хяналт гэжтэй хамтын удирдлага хяналт гэжтэй. Тэнгүүд хяналтын зөвлөлт гэж нэг юм уу байдаг. Дотоод хяналтыг хэрэгжүүлдэг. Тэгээ харамсалтай хяналтын зөвлөлд ямар хүмүүс ихэвчлэн байдаг ордог вэ гэхээр тухайн үед хурал байгаагүй ихэвчлэн шүү за зарим гişүүд тухайн үед хурал байгаагүй хүмүүс ихэвчлэн хяналтын зөвлөлд орно. За дээрэс нэх их оролцоогүй хүмүүсийг томилждаг. Тэгэнгүүт тухайн үед хурал байгаагүй тэгээ хяналтын зөвлөл болчихсон хүмүүс бол хяналтын зөвлөл гэдэг нь юу хийдیں, яах гэж байгуулагдیں, яагаад хяналтын зөвлөл гэж байгаа ингээд энэ талаар ямар ч ойлголтгүй учраас бас хяналтыг бүрийн хэмжээнд хэрэгжүүлж болж чаддаггүй. За дараагийнх нь энэ дундын ид хөрөнгө дээр үндэслэсэн гэж тийм. Манай ихэнх анхны оршуудууд бол яг энэ эдийн засгийн оролцоо дундын ид хөрөнгө бол хязгаарлагдмал. 50 мянган төгрөг нийлүүлээд нэг оршоо байгуулдаг 9 гишүүн 450 мянган төгрөг. Тэгээд 450 мянган төгрөгөөр ямар нэгэн дундын хөрөнгөтэй болох боломж бол ялангуяа одоо бол бүр боломжгүй. За тэгээ миний бодлоор бол энэ дундын ид хөрөнгө дээр үндэслэн гэдэг дээр манай оршоонууд анх шинээр байгуулагдахтаа энэ дундын хөрөнгийг нэмэгдүүлэх дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй. За дээрэс нь яг оршооны тухай хуулийн дээр ч гэсэндээ нэмж нийлүүлсэн хувь хөрөнгө гэж байдаг. Тэгэхээр магадгүй та одоо оршоогоор ажилдаг. Тэгээд хувь нийлүүлсэн хөрөнгө, дундын хөрөнгө бага бол бас нөгөө гишүүдтэйгээ бүх гишүүдийн хурлаа хийгээд нөгөө эдийн засгийн нийгэм соёлын нийтлэг хэрэгцээнүүдэд дахин тодорхойлоод тийм. За тэгээд эднэрийг хангахын тулд бид нар шаардлагатай ямар хэмжээний хөрөнгө байгаа тэрийг хаанаас шийдэж болох юм, зээл санхүүжилт авч болох юм уу болохгүй юм өөрийн хөрөнгөөр шийдлээ гэж бодоход ямар хэмжээнд шийдгийг те. Тэгээ би бол энэ дундын ид хөрөнгийг маш сайн нэмэгдүүлэх шаардлагатай гэж хардаг. За тэгээд яг энэ гурван нөхцөлийг л бүрэн хангаж чадж байгаа хоршоо бол оршоо гэдэг утгаараа ажиллана гэж бодож байна. Тэгээ дараагийн сэдэв бол миний төлөвлөснөр оршооны олон улсын хөдөлгөөний 7 зарчим байгаа. Тэр 7 зарчмыг товч танилцуулаад за зарчим болгон дээр үүсдэг асуудлуудыг бас таатай хуваалцъя гэж бодсон юм аа. За баярлалаа. Тэгээд оршоотой холбоотой бас асуух тодруулах зүйлүүд байвал бичлэгийн доор коммент хэлбэрээр оруулж
болон тэгээ би дараагийн бичлэгүүд дээр бас тайлбарлаад явъя гэж бодож байна.